сургуулийн хамгийн царайлаг нэр хүндтэй хүү болох Неон гарна. Үүний дараа маш ичимхий, гинэн цайлган охин болох гол дүрийн бүсгүй Мяу гардаг. Мяу зөвхөн ээж болон дүү Яа нартайгаа хамт амьдардаг байв. Мяу Яа хоёр хоорондоо ярилцсан тоглож байгаад Мяу санамсаргүйгээр нэгэн жимсийг шийдэж олохтол тэр нь гадаа явж байсан хүний толгойг онцчих нь тэр. Үүнд Мяу маш их айж нуугдахыг хичээсэн ч дүү Яа нь би зохицуулж хий. Уриалхнаар очин уучлалт гуйж эхэлнэ. Ахаа, бид зориуд ингэсэнгүү биднийг уучлаарай гэж ээлдэхэн хэлэхэд өнөөх хүү буюу Неон Яа охиныг инээлхийн тулд нөгөө жимсийг толгой дээрээ тавьж тоглодог. Үүнийг харж байсан Мяу Неонд анхны харцаар шууд дуурлаж орхино. Дараагийн өдөр нь Мяу сургуулийнхаа ойролцоо ээжийнхээ шин дэлгүүрийн сурчлагын хуудсыг тарааж яв. Тэр үед сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч ирж нэг тоглогч нь ирээгүй тул Неоноос Кайдогийн оронд энэ тэмцээнд тоглоод өгөөч гэж гуйна. Үнэн дээр Неон өмнө нь энэ багийн тоглож байсан ч шалгалтандаа анхаарлаа хандуулахын тулд багаасаа гарсан байжээ. Тэрээр уучлаарай дасгалжуулагчаа, би хоцорч байна. Бас сагсны хорц авчраагүй гэсэн ч дасгалжуулагч нь түүнд санаа зовлтгүй. Кайдогийн хорцыг өмсөд хурдан талбай руу гар гэснээр Неон зөвшөөрнө. Нөгөө талд Мяу хүмүүсийн хашгирах чимээг сонсоод тэнцээн үзгээр зогсно. Эндээс Мяу Неоныг таньж хардаг. Неон маш сайн тоглож хамгийн их оноог авч байсан тул Мяу түүнээс нүдээ салгаж чадахгүй байлаа. Гэвч Неон Кайдо гэсэн нэртэй цамц өмссөн байсан тул Мяу түүний нэрийг Кайдо гэж андуурч Кайдо хэмээн чангаар ойрлж дэмжиж эхэлнэ. Тэр үед шин гих охин Мяуд хандаж чи бас Кайдогийн хөгжөнд дэмжигч үү? Тэгвэл манай фан клуб дийсээрэй гэж хэлв. Мяу зөвшөөрсөн ч дүү Яа нь уцтсан тул тэндээс яран явах хэрэгтэй болдог. Мяуг яв могт жинхэнэ Кайдо ирж Неонд хандана. Чи миний хувцсыг яаж зүрхэлж өмсөв үү? Гэд тэд маргалдаж эхэлнэ. Дасгалжуулагч Кайдог зэмлэж чи өөрөө хоторч ирчээд дээрээс нь Неонтой хэрүүл хийлээ гэснээр маргаан улам дамжирч Кайдо уурлан багийн ахлагчийн байр сууриа орхин явж одно. Дараагийн хэсэгт Мяу номын дэлгүүрт ирсэн байв. Тэнд нэг хүүхэд унаж уйлахад Неон түүнийг тайршруулж эхэлнэ. Яг тэр үед Мяу түүнийг олж хардаг. Хүүхдийг инээлхийн тулд духан дээрээ наалт наасан байлаа. Мяу үүнийг хараад инээж эхлэхэд юу басан бэ гэж асууна. Охин түүнд наалтаа авчих гэж хэлэхэд тэрээр Мяуд баярлалаа гэд явдаг. Гадаа бороо орж байсан тул Мяу гарч ирээд маш царайлаг харагдах Нэнийг ширтэж зогсоно. Түүнээс чи яагаад намайг ширтээд байгаа юм бэ гэж асуухад Мяу үнэн дээр би хурдан гэртээ харих хэрэгтэй байна. Даанч шүхэргүй явж гин гэж хариулна. Инээн сэтлээд өөрийн шүхрээ түүнд өгч надад цөв байгаа болохоор чи үнийг ав гэсэнд Мяу маш их баярлана. Дараагийн өдөр нь Мяугийн ээж хоёр охиндоо яг ижилхэн цунг харчирж өгдөг. Маргааш өглөө нь Мяу хурдан бэлдээд сургууль руугаа явна. Тэгээд ангидаа ороод санамсаргүйгээр Кайдогийн хажуугийн суудралд суучихдаг. Тэр Кайдод сайн уу гэж хэлсэн ч Кайдо хариулахгүй нүрээ нөгөө тийш нь харуулan толгоогоо бүхийлгэнэ. Завсарлахааны дараа Мяу угаалгын өрөөнөөс гарч явахдаа шийтгэл авч толгой дээрээ тоглоомын хэсгүүд өрөөд зогсож буй Нэнийг харна. Түүнийг хараад Мяу инээж эхлэхэд Нэний толгой дээрх бүх зүйл гинт доош унчихдаг. Мяуд хандаж чи эдгээр хэсгүүдийг миний толгой дээр буцаагаад өрөөд өгөөч гэж гуйна. Мяугийн нуруу намхан байсан тул түүний өмнө бүхийж өгөв. Мяу ичиж улаасаар бүх хэсгийг толгой дээр нь байрлуулж түүнд баярлалаа гэж хэлнэ. Мяуг ангидаа эргэж ирэхэд багш нь Кайдог зэмлэж байв. Үүнийг сонсоод Мяу маш их гайхаж хэрв энэ Кайдо юм бол нөгөө хүү хэн бэ гэж боддог. Хичээл тарах үед Мяу шүхрийг нь бутааж өгөхөөр Неоныг зогсооно. Гэвч сандарсандаа шүхрийн оронд дүүгийнхээ тоглоомыг түүнд атгуулж орхидог. Инээмсэглэж Мяу маш их хичнэ. Дараагийн хэсэгт өглөө сургууль руугаа явж байхдаа Мяу Нэнийг гэрийнх нь хажуугаар өнгөрөхийг хараад маш их баярлана. Үүнээс хойш тэрээр Неоныг даган сургууль руугаа явдаг болдог. Сургууль дээр ирээд дугуйгаа тавьж байтал хин нэгэн рүү сайн уу гэж далав. Мяу өөр рүү нь хэлж байна гэж бодсон ч эргэж халтал тэр шин рүү далж байжээ. Үүнийг харсан Мяу гуниглана.
Шин нэн дээр ирж ярилцаж эхлэхэд Мяу шинийг Нины найз охин байх гэж боддог. Завсалгааны үеэр ч Мяу шинийг Нинтэй ярилцаж байхыг хараад анги руугаа ордог. Тэр шиний ширээн дээр 100 оноо авсан зургийн цаасыг нь олж хараад шинийг зурагтаач хичээлдээ ч сайн гэдгийг мэдэж улам бүр гуниглана. Мяуг ширээндээ суухад Кайдо түүнийг даажигнаж эхэлнэ. Чи миний гэрийн даалгаврыг хийж өг. Үгүй бол чи миний хаяг руу үзэн ятсан сэтгэлдэл бичснийг чинь хүмүүст хэлнэ шүү гэж сүрдүүлсэнд Мяу аргагүй нь ихэнд зөвшөөрнө. Үүний дараа Мяу гэртээ ирэхэд ээж нь шүдэнд нь зэмсэг брекет зүүлгэхээр шүдний эмнэлэг рүү авч явна. Мяу явахыг хүсээгүй ч ээжийнхэн шахалтаар очдог. Гэвч тэнд ээжигээ нэгэн эмэгтэйтэй ярилцаж байхыг хараад гэрлүүгээ зугтчихдаг. Тэр найздаа шиний талаар ярьж тэр бол Нёны найз охин гэхэд найз нь түүнд "Хэрэв чи шинийг ялж Нины зүрх сэтгэлд хүрэхийг хүсэж байвал маш их хичээх хэрэгтэй" гэж зөвлөнө. Мяу үүнийг зөвшөөрч бүх хадгаламжаа гаргаж хичээлтэй холбоотой олон ном худалдаж авдаг. Маргааш нь математикийн багш хичээлийн дараа "Сар бүрийн шалгалтын дүн гадаа самбарт гарсан байна. Бүгдээрээ очиж үзээрэй" гэж хэлв. Мяу санаа зовоод зогсож байхад Кайдо ирж "Чи хичнээн хичээсэн ч тэнэг хийвэрээ үлгэн" гэж хэлсэнд Мяугийн сэтгэгт маш их гонсор үлдэнэ. Тэр дүнгээ шалгахтал ангидаа хамгийн бага оноог авсан байлаа. Харин Нэний дүнг хартал тэр хамгийн өндөр оноог авсан байсан тул Мяу гуниглаж "Би хичнээн хичээсэн ч хизээч Нэнийд хүрэхэргүй юм байна" гэж бодон тэндээс явдаг. Нэн түүний явж байгааг хараад инээмсэглэнэ. Мяу дүнгээсээ болоод ээжийнхээ асуултаас зугтахын тулд гэрлүүгээ харилгүй гэрэлт цамхаг руу явна. Бороо орж байсан тул тэр цүнхнээсээ зүүсээ гаргаж хатааж байтал математикийн шалгалтын цаас нь цонхоор хийсчвдэг. Тэр цаасаа авахар яаран гартал өнөөх цаас нь Нэний нүүрэн дээр очиод наалтчихон тэр. Үүнээс болоод Нэн түүнийг хамгийн муу дүн авсныг мэдэж Мяу маш их хичдэг. Нэн түүнийг гэрэлт цамхаг дотор дагуулж оруулаад цаасыг нь өгч "Чи маш их хичээх хэрэгтэй байна" гэж хэлнэ. Мяу "Ойлголоо" гэд цүнхнээсээ түүний шүхрийг гаргах гэсэн боловч гэртээ үлдээснээ санаж Нэнээс уучлалт гуйна. "Би шүхрийг чинь авчраагүй байна" гэхэд Нэн "Ямар шүхэр" гэж асуув. Мяу "Би номын дэлгүүрт чиний шүхрээ өгсөн өнөөх охин байна" гэж тайлбарлана. Нэн түүний шинэ номнуудыг хараад "Эдгээрийг шинээр авсан уу" гэж асуухад охин "Тийм ээ, би хичээлдээ сайн болмоор байсан ч одоо ямар ч нэмэргүй юм шиг санагдаж байна. Би хизээч сайн дүн авч чадахгүй байх. Миний ширээний хүүхэд ч гэсэн намайг толгойдоо тарихгүй гэж хэлсэн гин. Нён "Кайдо чамд ингэж хэлсэн үү" гэж асуухад Мяу "Тийм" гэж хариулав. Тэрээр "Түүний үгийг сэтгэлдээ бүү ав. Би түүний өмнөөс чамаас уучлалт гуйя" гэв. Мяу "Чи яагаад түүний өмнөөс уучлалт гуйж байгаа юм бэ? Та хоёр найзууд юм уу" гэж асуухад Нён чимээгүй болдог. Тэгээд сэдвийг өөрчлөхийн тулд "Би чиний шалгалтыг харсан. Цаасаа нааш нь өгчих. Би чамд тайлбарлаад өгье" гэнэ. Нён түүнд зарим үндсэн зүйлийг анханаас нь маш сайн тайлбарлаж өгдөг. Үүний дараа Мяу маш баяртай гэртээ ирнэ. Тэр Нёны тайлбарлаж өгсөн цаасыг бохирдуулахгүй тулд нямбайлан ороод хат толдог. Маргааш нь сургууль руугаа явахдаа Мяу зогсоод Нёныг хүлээнэ. Яг тэр үед Нён хурж ирээд түүн рүү инээмсэглэхэд охин зөрүүрж инээмсэглээд түүнийг даган сургууль руугаа явдаг. Сургууль дээр ч тэр маш баяртай байв. Кайдо түүний гэрийн даалгавраа хийхийг тушаахад тэр дуугүй л хийж эхэлнэ. Яг тэр үед Шин ирж "Чи Кайдогийн даалгаврыг хуулж байгаа юм уу" гэж асуухад охин "Үгүй ээ, би түүний даалгаврыг хийж өгч байна" гэж хариулдаг. Шин түүнд итгэхгүй байтал Кайдо "Би өөрөө хий гэж хэлсэн юм. Чи өөрийнхөө ажлыг л хий" гэв. Тэгээд Шин Кайдод хоолны хайрцаг өгч "Манай авгигч чамд үүнийг явуулсан" гэсэн ч Кайдо авахаас татгалзсан. Гэвч Шинийг шаарцаар байхад тэр Мяуд хандаж "Энэ хоолыг чи идчих" гэж хэлсэнд Шин маш их уурлана. Тэр Мяутай хэрүүлүүдэж "Чи Кайдогийн даалгаврыг хуулж байна. Би одоо шууд багшид хэлнэ" гэв. Кайдо Шинийг зогсоохыг хичээсэн ч тэр сонссонгүй. Яг тэр үед бусад хүмүүс ч тэднийг харж эхэлнэ. Кайдо бүх хүмүүсийн өмнө "Тэр миний ажлыг хийж байна" гэхэд Шин "Шалгалтандаа ундаг тийм муу охин яаж чиний ажлыг хийж чаддгийм" гэж хэлсэнд Мяу маш их доромжлогдсон мэт санагдана. Яг тэр үед Нён ирж "Юу болсон бэ" гэж асуув. Шин түүнд босон ядлыг хэлэхэд Нён 2 дэвтрийн гар бичмэлийг шалгаад "Мяу үннийг хэлж байна" гэв.
Үүнийг сонсоод Шин цочирдсан ч Кайдо Неоны талаар муу үг хэлээд Мяог дагуулан тэндээс явдаг. Дараагийн хэсэгт бүх хүүхдүүд шалгалтанд орохоор автобусанд сууж байгааг харуулна. Мяу Шиний хажуугийн суудлыг харсан боловч Шин түүнийг суулгахгүй байсан тул Мяугийн сэтгэл гонсойно. Шалгалтын өрөөнд Шин харандааны хайрцаг гэснээ санаж санаа зовж байхад Мяу түүнээс асууж өөрийн харандааныхаа хагасыг болон өөр нэг үзгээ түүнд өгдөг. Шин Мяуд баярлалаа гэж хэлэх бөгөөд үүнээс Мяуг ямар сайхан сэтгэлтэй охин болохыг ойлгодог. Шалгалтын дараа Мяу Шинийг хамт суухыг урьж Шин түүний хажууд сууснаар тэд найзууд борж чадах нь гэж Мяу баярлана. Тэр үед Шин Мяугийн шүхрийг хараад энэ Мяуны шүхэр биш үү дээ. Чамд яаж байж байдаг вүлээ гэж асуув. Мяу эхлээд үгүй ээ энэ минийх гэж худал хэлсэн ч Шин би сайн санаж байна энэ Неоных гэв. Мяу тийм ээ энэ Неоных тэр надад бороо орж байхад өгсөн юм. Би буцааж өгөхөө мартчихж гэв. Шин тэгвэл чи яагаад өмнө нь худал хэлсэн юм бэ гэж асуухад Мяу учир нь чи Неоны найз охин болохоор та хоёрын дунд үл айж хорцол үүсгэхийг хүссэнгүй гэж хариулдаг. Шин инээмсэглээд би түүний найз охин биш харин үеэл нь байна. Чи дөнгөж шилжиж ирсэн болохоор мэдэхгүй байгаа байх гэж хэлсэнд Мяу маш их баярлана. Үүний дараа Мяу Шинийг өөрт нь математик зааж өгөхийг гуйж гэртээ дагуулсан ирдэг. Түүний ээж ч Шинийг хараад баяртай байв. Шин түүнд тайлбарлаж өгч байхад Мяу юу ч ойлгохгүй байсан тул Неоноос авсан өнөөх цаасаа гаргаж чи надад үн шиг тайлбарлаад өгч чадах уу гэж асууна. Цаасыг хараад Шин энэ Неоны гар бичмэл байна гэв. Мяу чи яаж мэдэж байгаа юм бэ гэхэд Шин бид багаасаа хамт байсан. Чи яагаад энэ хуудсыг ингэж их нандинаж оруулсан юм бэ? Чи түүнд сайн юм уу гэж асуухад Мяу тийм зүйл байхгүй ээ гэж улайна. Шин чи тэгвэл Неоноос яагаад давтлага авч болохгүй гэж гисэн ч Мяу татгалздаг. Маргааш нь багш Мяуг математикийн шалгалтандаа дахин унсан тул зэмснэ. Мяу багшид уучлаарай би дараагийн удаа маш их хичих болно гэж амсна. Мяу энэ бүхнээ Шинд хэлэхэд Шин би Неонтой чам давтлага өгөх талаар ярихцгийг гэв. Тэгээд тэр Мяуг дагуулan Неон дээр очиж чи бидний ахлах ангийн сурагч болохоор бидэнд туслах ёстой гэж хэлсэнд Неон зөвшөөрнө. Тэр Мяуд хичээлийн дараа гэрэл цамхаг дээр уулзаарай гэж хэлдэг. Үүний дараа тэд гэрэл цамхаг дээр хамт хичээл хийж эхэлнэ. Неон түүнд бүх зүйлийг анханаас нь маш сайн тайлбарлаж өгдөг байв. Мяуг гэртээ хоцорж ирэхэд ээж нь түүнийг хоцорлоо гэж зэмлэж эхэлнэ. Мяуг би гадаа хичээл хийж байсан гэж маш их тайлбарлаж байтал яг тэр үед Мяугийн аав ирж тэд бүгд маш их баярлана. Дараагийн хэсэгт Мяуг их сургуульд ямар мэргэжлэр суралцахаа сонгож байв. Мяуг эцэр ихтэй би урлагийн чиглэлээр загвар зохион бүтээгчийн мэргэжлэр сурмаар байна гэж хэлэхэд ээж нь баг зэрэг ууралсан ч аав нь хамгийн чухал зүйл бол урлаг. Тиймээс чи урлагийн ангид эсэх хэрэгтэй гэв. Мяуг манай сургуулийн багш өнөөгийн урлагийн анги хичээлүүлж байгаа гэхэд аав нь тэр ангид эс гэж хэлдэг. Маргааш нь Мяуг Шинтэй хамт урлагийн анги руу явж байхад Шин түүнд урлагийн багш бол миний аваг ах буюу Неоны аав гэдгийг хэлсэнд Мяуг улам бүр баярлана. Тэгээд тэд урлагийн багшийн гэрт очиж ярилцахад багш ч Мяуг ангидаа авдаг. Дараагийн хэсэгт Неонг Мяугийн ангид ирэхэд түүнийг харсан Кайдо түүнтэй хэрүүлэгдэж эхэлнэ. Яг тэр үед багш нь орж ирээд Кайдо Неонг хоёрыг хоёуланг нь зэмлэнэ. Кайдо багштай зөв бус харьцаж эхэлмэгц Неонг нөхцөл байдлыг харж гартаа байсан кофег асган бөөлжих гэж байгаа мэт жүжиглэнгээ Мяугт багшид хандаж ямар нэг зүйл хэлхийг тогтдог. Мяуг босоод багшид ахлах ангийн ахын би сайн биш байна. Түүнийг эмчэдүүд үзүүлэх хэрэгтэй гэж хэлнэ. Багш Неоныг Кайдог аврахын тулд ингэж байгааг ойлгосон ч эмч рүү яв гэж хэлдэг. Неоныг эмнэлгийн өрөөнд байхад Мяуг түүн дээр ирж биеийг нь асууна. Тэр чи бүх зүйлийг мэдэж байгаа шүү дээ гэд өөрт нь тусалсанд Мяугт баярлснаа илэрхийлнэ. Дараагийн хэсэгт Мяуг урлагийн ангид ирсэн байв. Яг тэр үед Неонг өөрийн найз Нинтэй хамт ирдэг. Тэр Мяуг хараад чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуухад охин би их сургуульд орохоосоо өмнө зураг зурхийг сурмаар байна. Тиймээс энд байна гэж хариулна. Неонг энэ сайн хэрэг гэв. Тэгээд Неоны ээж, хойд ээж нь бүгдэд жимс өгч эхэлсэн ч Неоны ээжтэйгээ харьцаж буй байдал нь жаахан хачин байгааг Мяуг анзаарна. Энэ үед
Нин хүн бүрийн зургийг шалгаж явахдаа Мяагийн зургийг хараад маш их баярлана. Тэрээр чи яг над шиг хүүхэлдээ хувцас загварчлтын байна гэхэд Мяаг чи ч гэсэн үүнийг хийдгүү гэж асууна. Нёнг тийм ээ тэр бүр хүүхэлдээгээр тоглодог гэж хэлсэнд Нин жаахан ичиж Мяагийн шүдийг шоолж эхэлдэг бөгөөд үүнээс болоод Мяаг маш их доромжлогдсон мэт санагддаг. Тэгээд оройн тэр шүдний эмнэлэгт очиж брекет зүйлэдэг бөгөөд энэ нь түүнд маш их өвдөлт өгсөн ч тэр Нины төлөө энэ бүхнийг тэвчдэг. Дараагийн хэсэгт Мяуг Нёнтой хамт гэр рүүгээ харж байв. Гэртээ ирэхэд Нин түүнд шалгалтандаа амжилт гаргаарай гэд явах гэхэд Мяуг маш их зориг гаргана түүний утасны дугаарыг асууна. Нин түүн рүү маш удаан ширтсэн тул Мяуг магадгүй би буруу зүйл хийчихв үү гэж бодон өөрчлөлтгүйч. Би зүгээр л хичээлийн талаар асуух зүйл гарвал асуух гэж дугаарыг чинь авсан юм ээ гэж хэлдэг. Нин түүний тэмдэглэлийн дэвтрийг авч дугаараа бичиж өгсөнд Мяу маш их баярлана. 3 хоногийн дараа тэр Нён руу уцтаж би шалгалтандаа Б үнэлгээ авч тэнцлээ гэж хэлэхэд Нин түүнд баяр хүргэж чамаар чадна гэж би хэлсэн шүү дээ гин. Дараагийн хэсэгт Мяу урлагийн ангид ирсэн байхыг харуулна. Яг тэр үед Нён ирж чи урлагийн хичээлдээ маш их хичээж байна гэхэд охин тийм ээ учир нь би хятадын хамгийн шилдэг чүн их сургуульд ямар ч байсан эсэх ёстой гэж хариулна. Үүнийг сонсоод Нин цочирдож чи бас энэ их сургуульд эсхийг хүсэж байгаа юм уу гэж асуухад охин тийм ээ чи бас энэ сургуульд явахыг хүсэж байгаа юм уу гэв. Тэрээр тийм ээ учир нь миний ээж бас энэ их сургуульд сурч байсан юм гэж хариулна. Мяу тийм учраас Роуз хатагтай дүрслэх урлагт тийм сайн байх нэ гэхэд Нён юу ч хэлсэнгүй. Дараагийн хэсэгт сагсан бөмбөгийн дасгалжуулагч Нён дээр ирж маш том тэмцээн болох гэж байна. Чамд хэрэгтэй байна гэж хэлнэ. Нён татгалзаж эхэлсэн ч дасгалжуулагч энэ тэмцээн бол өнгөрсөн жил манай багийг хоцсон өнөөх багтай хийх тэмцээн гэж хэлснээр Нён нэгэн зүйлийг сандаг. Энд дурсан ч гарна. Өмнөх тэмцээнд Кайдо тэдэнтэй хамт маш сайн тоглож байжээ. Завсарлааны үеэр Кайдо хэн нэгнээс зурус хүлээн авч сэтгэл санаа нь мууддаг. Тэгээд тэмцээн зориуд муу тоглосноор тэд ялагддаг. Тэмцээний дараа Нин Кайдогоос чи яагаад ингэвэ гэж асуухад тэр энэ бол миний болон Нины хоорондох хувийн асуудал гэж хариулдаг. Тэгээд тэр болон Нинаар хувийн асуудлаас борж том зодон хийдэг. Кайдо намар тэднийг дэмжихгүй байхыг хэлэхэд чи дэмжсэн хിവэр байсан. Чи одоо баяртай байна уу гэхэд Нён түүнд тайлбарлахаар ойрцсон ч Кайдо түүнийг сонсохгүйгээр өнөөдрөөс хойш надад нүрээ бүх харуулаарэ гэд явчихдаг. Одоо цагт Нён тэмцээнд оролцохоор зөвшөөрнө. Дараагийн хэсэгт Нёны гэртээ очиход ээж нь надтай хамт орой хоол ид гэсэн ч тэр маш их гонигтай байсан тул татгалзаж дээд давхарт гардаг. Тэнд Кайдо байх бөгөөд үүнээс Кайдо Нёны гэрт амьдардаг болохыг бид мэддэг. Нён түүнд доошоо бууж хоолоо идэхийг хэлсэн ч тэр татгалзна. Дараагийн хэсэгт шин Мяу хоёр сагсан бөмбөгийн тэмцээн үзэхээр явж байв. Замдаа шин Кайдотой уулзахад Кайдо түүнээс та хоёр хаашаа явж байгаа юм бэ гэж асууна. Охин өнөөдөр Нины тэмцээнтэй өнгөрсөн жил та нарын ялагдсан багтай тоглоно гэж хэлв. Үүнийг сонсоод Кайдо жаахан цочирдож юу ч хэлэлгүй тэндээс явна. Нёны талбайд гарч ирэхэд Мяу түүнийг дэмжиж ойрлно. Нён маш сайн тоглож байтал нөгөө багийнх нь луурдаж Нинийг түлхэж унгана. Кайдо бас тэнд ирсэн байв. Тэр эсрэг багийнхныг үүнийг хийхийг хараад маш их уурлана. Завсарлааны үеэр дасгалжуулагч Нинийг цаашид тоглохгүй байхыг хэлв. Тэр төвшөөрөхгүй байтал Кайдо ирж би түүний оронд талбайд гарч тоглоё гэснээр бүгд баярлана. Тэгээд Кайдо маш мэргэжлийн төвшөнд тоглодог. Тэмцээний үеэр Нин хин нэгэнд бөмбөг дамжуулж ахад хин нэг нь түүнийг түлхэж тэр унах гэж байтал Кайдо ирж түүнийг аварна. Нин түүний ингэсэнд баярлсан ч өөрөө зарим нэг гэмтэл авдаг. Үүнийг харсан Мяу түүнд эм авахар хурдан явна. Тэгээд эцэст нь Кайдогийн хийсэн голын ачаар тэдний баг тэмцээнд түрүүлж бүгд маш их баярлана. Үүний дараа Нён бэртэлдээ мөс тарьж байхыг харуулна. Яг тэр үед Мяу түүн дээр ирж эм түрхэж өгнө. Охин чи анхааралтай тоглох хэрэгтэй шүү дээ гэхэд Нин түүний өөрт нь санаа зовж байгааг хараад маш сайхан санагдана. Тэгээд би дараагийн удаа анхааралтай байх болно гэд инээмсэглэнэ. Нин гэртээ ирэхэд ээж нь Кайдогийн нуруунд эм түрхэж байв. Учир нь Кайдо түүнийг аварпаж байгаад маш их бэрцсэн байлаа.
Роуз хатагтай Неоны нүүрэн дээрх бэртлийг хараад санаа зовно. Гэвч тэднийг өнөөдөр хамт тэмцээнд тоглосныг мэдээд сэтгэл нь амардаг. Үүний дараа ээж нь Кайдо орой хоолнд дуутахад Кайдо хоолоо идэхээр ирсэн нь бүгдийг маш их баярлуулна. Үнэн дээр Роуз хатагтай бол Кайдогийн төрсөн ээжим. Тэр Неоны аавтай гэрэлсэн бөгөөд энэ нь тэр Неоны хойд ээж гэсэн үг юм. Кайдо энэ гэрлэлтийг эсэргүүцэж байсан тул Кайдо Нэн хоёр муудагдсан байжээ. Учир нь Неон аавынхаа гэрлэлтийг зөвшөөрсөн ч Кайдо зөвшөөрөөгүй байв. Гэвч түүнд өөр сонголт байгаагүй тул Неоны гэрт амьдрах хэрэгтэй болсон байжээ. Дараагийн хэсэгт Нэн шалгалт өгөхөөр заал руу явах гэж байхад Кайдогийн ээж гүйж ирж түүнд хоол өгнө. Нэн үүний хэрэггүй байсан юм гэсэн ч тэрээр би үүнийг чамд маш их хайраар хийсэн. Тиймээс ядаж нэг бан шидчих гээд өөрийн гараар халбодож өгөхөд Нэн дургүй байсан ч иддэг. Яг тэр үед нэгэн сурвалжлагч тэдний зургийг авчихдаг. Тэгээд энэ зураг нь мэдээнд ээж хүүхдүүддээ шалгалтанд нь амжилт хүсэж байгаа нь гэсэн гарчигтайгаар нийтгэгддэг. Мяу энэ мэдээг хараад Неон тийм халамжтай ээжтэй болохоор маш азтай юм гэхэд Кайдо ирж мэдээг хараад одоо үеийн ээжүүд галзуурчихсан юм шиг байна. Тэд хүүхдүүдийнхээ хайрыг татахын тулд юу ч хийж чаднаа гэв. Үүнийг сонсоод Мяу дургуутсаж чи яагаад атаархаад байгаа юм бэ? Ээжтэй хэлчих. Тэр чамд ч гэсэн энэ бүхнийг хийж өгнө шүү дээ гэхэд шин үнийг сонсоод цочирддаг. Кайдо тэндээс явхад шин Мяуд Кайдод дахиж хизээж ийм зүйл битгий хэлээрэй гэж анхааруулна. Дараагийн хэсэгт багшны Нэс шалгалт чинь ямар болов? Их сургуульд ямар мэргэжил сонгох вэ гэж асуухад тэр би архитектурын мэргэжил сонгомоор байгаа ч аав маань үүнийг хүсгүй байгаа гэж хариулна. Багш чи өөрийн сонирхож байгаа зүйлээ л хийх хэрэгтэй гэв. Үүний дараа Мяу урлагийн ангид ирэхэд Неон жаахан сэтгэл дундуур харагдана. Яг тэр үед аав нь ирж Неоныг хамгийн өндөр оноо авсан тул гадаашаа гарч тэмдэглэцгээе гэж хэлв. Роуз хатагтай бас ирж Неоноос ямар ресторанд тэмдэглэхээ хэлээрэй гэсэн ч Неон татгалзаж би өнөөдөр хаашаа ч явмааргүй байна гэдэг. Мяуд түүний зан авир жаахан хачин санагдана. Яг тэр үед аавд нь утасны дуудлага ирж тэрээр Неон руу уурлаж эхэлнэ. За янзгаанууд минь өнөөдөртөө багтаад дараагийн ангиудыг дуустал оруулах болохоор лайка дараад сабаа хийгээд үзээрэй хайртай шүү хичнээн.